За ер нь яг бас өмнөх байсан хуулиа бодвол дэвшилтэй зүйлүүд бол урсан байна. Тэгээ бас манай сайн хоёр гишүүн хуулиар ажилласан байна. Гэхдээ яг зөв хэрэгжилтийн явцдаа асуудлууд яах вэ гэдэг төрөөс нэг жоох эргэлзээ үүсэт байгаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд өнгөрсөн 4 жил шүү байх те өнгөрсөн 36 жилийн хугацаанд бол гол хулгай зэлгийг бол дандаа төрийн өмчт компаниудаар явууллаа шүү дээ. Өнөөдөр бараг 100-аад мянган иргэн ажиллаж байна. За энэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн хараат бус байдал төр бол дандаа эргэлзээ төрдөг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас давтсан явдаг. Худалдаа авалт нь улсын төсвийн хөрөнгө оруулалт рэгж худалдаа авалтаас давтсан явдаг. Тэгээ энэ дээр хяналтын асуудлууд яг энэ хууль батлагдсанаар хэрхэн яаж сайжирна гэж бодож байгаа. Би энэ дээр бас яг төрийн өмчийн хорооны дараагаас энэ асуултанд дээр хариу авчмаар байна. Одоо үндсэндээ бол энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд зөв ил болсон л одоо хөгжлийн банк за нүүрс гэж явсан. За ил болоог нь одоо миний зүр санаж байгаагаар нэг хэвлэл мэдээлэлээр явж байгаа марах юм бол бараг энэ шорон цуугаагүй, шалгагдаагүй нэг ч төрийн өмчт компани захирал байхгүй шүү дээ. Тэгээ энэ дээр би нэг дөрвтойхон шиг хариу авчмаар. Энэ хууль ингээ батлагснаар энэ нөхцөл байдал сайжрах уу? Энэ цалин урамшуул, худалдаа авалтын асуудал, энэ авилгалын ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах уу? За тэр ангид байж чадна гэвэл яг энэ асуудал дээр дараа нь яг эцсийн өмчлөгч нь бол одоо төрийн өмчийн хороо гэдгээр энэ хуулийн дээр орж иж байгаа юм байна л да одоо компаниудын. Тэгэхээр энэ дээр хэн хариуцлага хүлээх вэ? Зүгээр нэг хэдэн гүйцэтгэх захирал хэдэн хүүхдүүдийг ингээд шалгаа за суулгах явт юм байгаа зү. Гэхдээ энэ нөхцөл байдал дээр дөрвтөө өөрчлөлт орох хэсгээр би нэг хариу авчаад эргээд тодруулъя. За өөрийн төвш хариулъя. За төрийн өмчт компани засаглалын асуудлыг их тодорхой оруулж ирж байгаагийн хувьд гүйцэтгэх удирдлага, төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлага, тэдний цалин үндэсний асуудлуудыг ямар зарчмаар тодорхойлох ёстой вэ гэдгийг бас оруулж энэ журмыг боловсруулах, энэ хэрэгжилтийг хангах хяналт тавих субъектуудыг тодорхой заасан ийм хуулийн төсөл байгаа. Гүйцэтгэх удирдлага бид түрүү хэлсэн даалгаврын гэрээ байгуулна. Тусын гишүүд хариуцлага хүлээдэг болно. Гаргасан шийдвэртэй хариуцлага хүлээдэг болно. Хувьцаа эзэмшигчийн зүгээс гэдэг юм уу улс төрийн даалгавраар альва үүрэг чиглэл өгөхгүй байх энэ боломжуудыг бас оруулж ирж өгч байгаа. Өнөөдөр бид нар төрийн өмчт компани гүйцэтгэх удирдлагыг цалин хөлс өндөр авч ийн гэдгээр нь янз янзаар хэлж байгаа. Хулгай зэлгийг хийцсэн юм шиг хэлж байгаа. Үүрэг хариуцлага хүлээж байгаа бол үүнийхээ хариу цалин хөлсөө тохирсон цалин хөлсөө авдаг байх жишг нь альж бизнесийн байгууллагт байдаг зарчим. Гэхдээ борлуулалтын орлого, цэвэр ашиг, эрсдлийн түвшин, хариуцсан ажиллаж байгаа ажилтны тоо хэмжээгээд олон зүйлс ялгаатай байхад ойролцоо эжилдэгч цалин өгдөг байх тэр зарчмыг бол бид дэмжихгүй үүгээр бас хязгаарлал. Энэ дээр төрийн өмчт компани шинжилгээний бодлогодож тодорхой орох ёстой. Ер нь бол гүйцэтгэх удирдлагатай, гүйцэтгэлийн багтай, менежментийн багтай ажиллаж үр дүнгээр нь урамшуулдаг, хийж чадаагүй бол хариуцлага тооцдог болох механизмыг бүрдүүлэхийн төлөө энэ хуулийг санаачлан оруулсан. Яг төрийн өмчт компаниуд руу манай улс төрчид янзаар их дайрдаг. Эрдэнэс Монгол нэгдийг байгуулахад бүх одоо албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтаар одоо шалгаруулж авч ирснийг та бүхэн санаж байгаа. Энэ бол шинэ жишг болон тогтж ирсэн. Гэхдээ үүний дараа хамтарсан засаг байгуулагдахтаа 3 намаас баахан бүтээмжийн менежер, хяналтын менежерүүдийг шууд улс төрийн зорилгоор ил томилол тэд нь 10-20 сая төгрөгийн цалинтай, туслахтай, жолоочтой, машинтай, том өрөөтэй ийм л байдал руу эргэл шилжүүлсэн шүү дээ. Тэгээ энэ шийдвэрийг бид өөрсдөө л гаргадаг. Улсын хурал төрийн өмчийн компаниудад төрийн өмчийн чиглэлээр барих энэ үндсэн чиглэлдээ хяналтаа хэрэгжүүлэх үүргээ бас бид хангалттай хэрэгжүүлэх ёстой гэж бас нөгөө талаас харж байгаа. Тэгэхээр хаана хичээгээд хуулийнхаа хэрэгжилтийг хангаад явхад хэрэгжих боломжгүй хуулийн төсөл бол биш. Засгийн газрыг бас энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс үндсэн чиглэлээ боловсруулад
намрын чуулганд өргөн барьж улсын их хурлаар хилцүүлнэ гэж ингэж бодож байгаа. Аливаа асуудал дээр бид бас улс төржиж хандхаас илүү бодит нөхцөл байдлаа үнэн зөвөр харах нь зөв бах. Энэ хэдэн менежерүүд өнөөдрийн хүртэл нэрээ солиол төрөмжт компаниудад хэвээр байж л байгаа. Тэгээ энэ зүйлийг л өөрчлөх хууль юм байна. Энэ дээр нэмээд нэг За сайн зэрэг гишүүн нэмж хариулъя. гаавь гишүүн бас энэ хяналтын асуудлыг маш зөв яриад байгаа. Хяналтын компани засаглалыг дагадлах үндсэн асуудлууд бүгд хэвээр байгаа. Туцтай байна, мэрэгжлийн байна, улс төрийн тараатус байна. Үр дүнгээ одоо дүгнүүлж урамшуулав, хариуцлах хүлээхээ тодорхой тооцно. Дээрээс нь ерөөсөө энэ бүртгэл тайлагналтын асуудал. Жил бүр улсын их хурл энэ намрын чуулган дээр төрөмж компани үр ашигтай байдлын энэ асуудлуудыг хилцэж ямрыг нь одоо татан болгох уу, ямрыг нь IPO хийх үү, ямрыг нь авч үлдэх үү гэдэг зүйлүүдээр шийддэг болно. За хоёрдугаарт энэ хамгийн том хяналт бол IPO буюу олон нийтийн болох. Энэ гарцуудыг бүрдүүлж байгаа. За дээрэс нь бас нэг бүх компани дээр биш, зарим шаардлагатай компани дээр, магадгүй эрчим хүчний компани дээр ажилчид нь бас тодорхой хэмжээний офицерны хөтөлбөр гаргана. Ингэж компанид байгаа ажилчид өөрсдөө шүглүүлнэ. Энэ тендер худалдаа авалт чинь болохгүй байна. Шахааны хүмүүс орж ирээд байна. Үр ашиггүй худалдаа авалтуудыг хийгээд байна гэдэг зүйлүүд дээр бас өөрсдөө өөрийн одоо эзэн юм шиг мэтэр бас хандаж явах энэ болцоог. За гишүүд асуулт асууж хариулт авч үг гэлж дууслаа. За одоо зарчмын зөрүүтэй 25 саналаар санал хураалт явуулна. Зарчмын мөн одоо